Дархан нутгийн боловсролын байгууллагуудын түүхэн сурвалж нь тэртех 50 жилийн өмнөх хотын үүсгэн байгуулагдсан түүхтэй салшгүй холбоотой. Монгол орны өнцөг булан бүрээс олон 10 залуус энэ хотын түүхийг бичлцэхээр энд цугласан билээ. Шинэ айл гэрүүд бий болж Дархан хотын шинэ иргэд мэндэлснээр тэдний сурч боловсролт нь дэм болох шинэхэн сургуулиуд араараасаа мэндэлсээр ирсэн. Дархан хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны боловсролын хэлтсийн даргын 1976 оны 1-р сарын 22-ны өдрийн 8-р тушаалаар 9-р багш сургуулийн захирлын албыг томилсноор Дархан хотын 9-р сургууль хэмээх түүхэн товчон эхэллээ. Би тус сургуулийн захирлаар Лаква багшаас ажил авч тамлаг дээрж ажиллаж байсан. 10 жилийн сургууль болсон хойш бол 2 дахь захирал байна. Намайг ажиллаж байгаа хугацаанд 9-р сургууль бол Дархан хотын тэргүүний сургууль гэж яригддаг. Дархан хотод ирсэн гадна дотны ямар жашингийн төлөөлөгч хурал цогцооны улсууд байна. Бүгд энэ сургуулиар орж гардаг, үздэг, хардаг. Ийм нэг бодлын үзэсгэлэнгийн газар ч юм шиг, нэг бодлын одоо хүндтэй сургууль юм шиг ийм байдалтай байсан та. Тэгэхээр энэ бас одоо хичээл намаа зохицуулах тэгээд энэ сургуулийнхаа одоо тэргүүний сайн гэсэн нэр хүндийг хадгалж байгаа тул бас энэ ахмад багш нар бол их их хөдөлмөр гаргаж ажиллаж байсан байгаамаа. Багангийн 12 бүлэг, 12 багш, 400 гаруй сурагчдтайгаар анх 10 жилийн 3 дугаар сургуулийн байранд 9 дугаар сургууль маань хичээлэн эхэлж байжээ. Улмаар 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сургуулийн шинэ барилгыг хүлээн авах хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа болж нэрт эрдэмтэн, зохиолч, гавьяат багш, дондгийн цэвэнгэд болон бусад албаны хүмүүс байлдсан тууз хаачлан бэлэгдлийн түлхүүрийг Багангийн тэргүүний багш Чанцалма онц сурлагтан сурагч Болд нарт гардуулж байсан байна. Бид нар анх багшийн сургуулийг төгсөөд дөрүүлэн Дархан хотод Багангийн багшаар ирсэн. Эндээс одоо би тэгээд Сэрэн хамт Бямба Дашаа гэсэн юм гурван одоо хүн ирсэн маа. За ингээд ирээд бол Дашаа Сэрэн хамт хоёр бол хоёулаа дээд мэрэгчтэй болсон. Би бол Бямба бит хоёр бол Багангийнхаа багшаар үлдсэн юм аа. За ингээд би бол улсад 38 жил ажилласан. Энэ 38 жил ажилласны 23 жилийн бол Дархан хотын 10 жилийн 9-р дунд сургууль багшилж одоо өнгөрөөсөн. 70 онд ашиглалтанд орж одоо 5-гаар захиралтай одоо орсон энэ сургууль маань бол ер нь бол маш сайн удирдлагатай, сайн зохион байгуулалттай ажилладаг байсан. Үүнээс яг би зөв онцлоод ярих юм бол манай Багангийн заа харгын нэгдэл бол Монгол улсын тэргүүний тийм заа харгач хамт олон гэсэн одоо ийм цол өргөмжлөлийг авч ирсэн. Энэ одоо өргөмжлөлийг ийм сайн байсан юунаас шалтгаалдаг вэ гэвэл тэр үеийн одоо бид нарын одоо хичээлийн эрхлэгч байсан Ламжив, Хишигвоин, за тэгээд Дархуу, Чанцалма, Дэлгэржив гэх мэтийн одоо сайн зохион байгуулалтын арга барилтай ийм хүмүүс бид нарыг одоо өдөртөн зохион байгуулж ажилласны хүчээр одоо ийм сайн сурвалж заагаар болсон юм а гэж боддیں۔ Ингээд өнөөдөр бид нар анхны 13 болоо тэр 13-тайгаа одоо мөр зэрэгсээд энэ сургууль дээр ирж одоо ярилцлага өгч ингэж байгаад би их маш баяртай байна. Тухайн үеийн зөвлөлт холбоот улсын хүч хөрөнгөөр 964 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр ашиглалтанд орсноор 9-р багш сургууль 8 жилийн дунд сургууль болон өргөжж сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн байна. 48 багш, 1158 сурагч, захиргаа аж ахуйн 11 ажилтнтай өнөр айл болон өргөжлөө. Би 1966 онд Дархан хотод ирсэн. За Дархан хотод ирэхэд 10 жилийн 3 дугаар дунд сургууль анх ашиглалтанд орж энэ сургуулийн анхны багш энийг болж ажилласан. Дараа нь 1976 онд 3 дугаар сургуулийн дэргэд 9-р багш сургууль гэж байгуулагдахад мөн одоо анхных нь багшийн нэг болж ажилласан юм. Энэ сургууль ашиглалтанд орж бид нар 3 дугаар сургуулиасаа энд
шилжин ирж шинэ анги танхимаа тогтчуулах анги комьюнитуудыг шинээр байгуулах энэ ажил бүхэл багш ажилчид захирал эрхлэгчтэйгээ бүгдээрээ л гар бие нийлэн ажиллаж сургуулиа одоо улсын тэргүүний сургууль болтол нь хөгжүүлж чадсан ийм сайхан хамт олонны дунд би ажиллаж исэн. Баруун хойд талд одоо энэ хоосон талбай юм даа. Энд дгээр дүүрэн одоо өхрийн нүдний бут тарьсан. Тэр өхрийн нүдний бут энэгээр тойрсон энэ их олон одоо улиасуудыг бас хүүхдүүд багш ажилчид бүгдээр байж анги хамт олоннод хуваарлан өгөөд өглөө болгон хүүхдүүд ирж энэ мод бутаа урсалдаг сургуулийнхаа орчныг бол маш сайхан тогтжуулж чадсан. За сайн өгдөгөө. Ахмад багш нар энэ сургуулийг анх 1976 онд байгуулагдсан. Энэ сургууль харамстай адилхан цаан шавныг авч ирсэн багш нар орж ирсэн байна. Бас бид манай ангийнхын хацтай хүүхдүүд байна шүү дээ. Ийм гоё ахмад Монгол улсын гавьяа багш нартай бүгдээр болсон бүгдээр боловсролын тэргүүний ажилтан багш нар. Энэ сургуулийг анх нэгдээд ирэхэд бол цоошин байшин хачин сайхан Оросын одоо ард юм цэргийн анги барьж өгсөн. Бүхэл юм цоошин бодог шудраг үнэрсэн тийм сайхан байшин манай багш нар бүгдээрээ энд ажиллаж орсон. Тэгтээ их коллективтэй хамт олонч бүгдээрээ энэ сайхан шинэ сургуулаа авлаа гэдэг энэ дотор анги танхимаа хүлээж аваад багш нар бүгдээрээ кабинет байгуулах гэж өдөр шөнөгүй бүгдээрээ ажиллаж одоо зурж бичиж юм хэмээн наалхан тэгээ их эцгийн хүчүүд маш их орж исэн. Ангид их эцгүүд бас их тусалж кабинет байгуулж исэн. 1-4 дугаар анги төгсгөн даваан дээр бол нэлээ авьяастай сайн хүүхдүүд бас тэр авьяасаа хөгжүүлээд нэлээ том болсон хойно ч гэсэн авьяастай хүүхдүүд олон гарсан энэ сүүлийн ангиас хамт олон мөн их сайхан хамт олон дотор ажиллаж байсан гэж баяртай явдаг юм аа. Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургууль болон өргөжснөөс хойш 3 жилийн хугацаанд 10 дугаар ангийг 7 бүлгийн 230 орчим сурагчид төгсгөж, тэдний дундаас анагаах ухааны доктор, профессор, хэл шинжлэлийн доктор, профессор зэрэг олон сайчуудыг төрүүлэн гаргалаа. Тэгээд 76 онд суурь тавьж байхад би нэг анги төгсгөөд тэгээд 79 онд тэр ангитайгаа энэ шинэ байранд 9-р сургуулийг ороход шинэ байранд орж исэн. Зочин төлөөлөгч хүлээж авдаг нэг ёсондоо Дархан хотын үзүүлэх сургууль ийм сургууль байсан юм да. 77 оноос шинэ 1-р анги аваад тэр анги маань 1987 онд 10 дугаар ангид төгссөн. Тэр ангийг нэгээс нь 10 төгсгсөн. Эрүүл мэндийн кабинетыг улсын хэмжээнд анхан эхэлж байгуулад хүүхдүүдийнхээ ариун цэвэр соёлжилтанд хамгийн их анхаарч ирсэн ийм сургууль. Тэр үеийн багш нар бол хүүхдийнхээ зөвхөн сурлагыг хариуцах зогсохгүй бүх хүмүүжлийг хариуцдаг байсан. Ийм л одоо гавьяатай сургууль ингэж одоо ажиллаж исэн багш нар байгаа юм да. Хамт ажиллаж исэн багш нартайгаа одоо бид нар уулзаад ингээд 40 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаадаа их баяртай байна. Хүний амьдралын өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан дурсамжуудаар дүүрэн байдаг. Энэ мартагдашгүй дурсамж амьдралын баяр бахархал бүхэн хүүхэд настай минь салшгүй холбоотой. Сурч боловсрсон төрлөх сургуулиараа бид үргэлж бахархдаг билээ.
одоо тэр үед бид нарс нь хүүхдүүдээ аваад өдөршөнгөө илэрхийлэлтэнд одоо маш их бэлддэг байлаа. Хүүхдүүдтэй гавах сурчгүй. Одоо тэр мөн одоо санаанд орж ирж байна. Ялангуяа манай гэдэг сайхан хурц одоо тод хэлэхтэй хүүхдүүд их миний ангид орж ирж байсан. Тэр сургуулийн тэр хотын илэрхийлэлтийг уншдаг байсан миний ангиас орж Батны ам болдоо гэх их олон хүүхдүүдээ одоо нэр марцсан нэг хэмтэй их олон хүүхдүүд байна. Их сайхан одоо шав нартай байснаар бахарч байна. Эсвэл суудынхаа анхны 13 гэдэг багшийн нэг тоонд орсонтой өдий одоо даалт хүрэх гэж байгаа маш их баяртай. Тэр анхны 13 гэдэг нь бас тэр болон долдоод дэдгүү тоос тэр тоондоос олзурах чинь. Би энэ 9 дугаар сургуулийн анхдагч 13 багшийн таанд орж ажил амьдралаа 9 дугаар сургуультай холбож явдахдаа баяртай байдаг. Биний амьдрал одоо энэ сургуультай заашгүй холбоотой нэг л мэдхэд 40 жилийн хугацаа өнгөрсөн байх юм аа. Нэг хэсэгтээ 9 дугаар сургуулийн Багангийн сургуульт гэж алдартай сайн сургалттай сургууль байсан юм аа. Одоо ч гэсэн манай сургуулийн сургалт хүмүүжлийн ажил нь өндөрт өргөдөж сайн яваа гэдэгт нь би эргэлздэг бай. Энэ сургуулийнхаа 40 жилийн ой баярт хүрэлцэн ирсэн та нар минь аз жаргалтай эрүүл энх байгаарай. 50 гаруй жилийн түүхтэй Дархан хот минь 40 жилийн түүхтэй төрлөх сургуулийн маань хөгжил дэвшлийн түүхэн хуудас өнөөдрийг туулан маргаашин гизөрөн айсвэ. Нарлаг Монголын энэ хотыг найрамдын Дархан хот гэдэг юм аа. Тийм ээ. Энэхүү сайхан найрамдын үн цэнийг харуулсан хотод 10 жилийн 9 дугаар дунд сургууль эдүгэ 40 нас өдөртэйгээ зодгож байна. Болгон багштай 10-ын А-гийн хамтыг өрж байна. Бүгдээ хамаагүй байна. Баяр хүргэе өгсөөрэй. Харин дэлгэрүүлсэн 3 оны орж ирж байна. 1987 оны 10-ын А бүлэг Ташаагчтай 10 оны орж ирж байна. 1987 оны Басгуучтай 10-ын Б бүлгийн хамтыг өрж байна гамбалныг. Урндан чусаа ой шугодши намарта сургуулаа бид зордоо эрдмийн хаалтаа харанэгээ. Энэ 9 дугаар сургуулийг шинээр нэгтгэхэд бид 13 анги аваад энэ сургуульд ижсэн юм аа. Зодон үеийн багш нартай сарлаг хөдөлгөөн мөртөө өндөр амжилт гаргаж орчин үеийн зай харгыг одоо эзэмшиж хүүхдүүдэд амжилттай сайн сургахыг багш нь хүсэж өрөөж байна. Би Дархан хотын эвлэн хороонд ажиллаж байгаа зэрэг салгаж ажиллаж байгаа 1984 онд 10 жилийн 9 дугаар сургууль орон тооны эвлэн хороонд дарахтаа болоод би энэ 10 жилийн 9 дугаар сургуульд 1984 оноос 87 он хүртэл одоо ажилласан. Тэр үе чинь манай ах чинь одоо намайг ажиллаж ах чинь улсын тэргүүний 10 жилийн 9 дугаар сургууль байсан юм аа. Тэр үед л одоо ах нь ажиллаж амьдарч байлаа да. За ингээд манай 9 дугаар сургуулийн 40 жилийн болох ч ингээд нийт багш ажиллачаад нийт ахмадууд бүх хүмүүст нь одоо бүх хүмүүстээ баярын мэндийг хүргэе гэж бодож байна. Тэр нэгэн намраас хойш 40 жил өнгөрч, эрх намруудыг тосон 50 дахь жилийнхэн 5 дахь 10 жилийн гарааг эхлүүлсэн энэ л намартайгаан бид золглоо. Өнгөрсөн хугацаанд сургуулийн хамт олон, сургуулийн хөдөлгөгч хүч болсон багшаан хөгжүүлж, сургалтын орчин, сурлагын чанар, амжилтанд докторжуулж чадсан ариун их амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг үтлээ. Дархан уул аймгийн 9 дугаар сургууль нь сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг өнгөрсөн 40 жилд гүйцэтгэсэн ажил үйлс хүрсэн үр дүн зэрэгээрээ томьёолон тодорхойлж байгаа юм аа. Боловсролын салбарт хийгдэж байсан шинжилгээний бодлогыг гүнзгийрүүлэн чанар үр ашгийг дээшлүүлэх, сурагчдын сурах орчныг бүрдүүлж, багш нарын заа харга,
ур чадварт чанарын өөрчлөлт гаргаж, өөрийн онцлогт тохирсон сургалтын стандартыг боловсруулан туршиж, хэрэгжүүлэхийн хамт сурагчдын өөрийн удирдлагын шинэ арга барилыг хөгжүүлэн нэвтрүүлж чадсан билээ. За энэ мэдсэн ч гэсэн таны мэдсэнтэй энэ тоог гарч ирв. Өөрийн дурын нэг тоо бичээд энэ дээрээс харж байгаа Монгол өчгөр бичиж хэрэгтэй бүтээгдэхүүн. За би боловсролын байгууллагад 35 дахь жилдээ ажиллаж байна. За үүнээс бол би Дархуул аймгийн боловсролын байгууллагад бол 33 жил. За 9-р сургуультай бол би 22 дахь жилдээ ингээ ажиллаж байна. За энэ нийт ажиллах хугацаанд би 1-р ангийг 9 удаа авч төгсгсөн. Үүнээс 9-р сургуульд би 5 удаа 1-р ангийг одоо ингээд авч төгсгсөн байгаа. За миний төгсгсөн шавнар маань одоо улсын их орныхоо бүтээн байгуулалтанд салбарт төрөл бүрийн ажил мэргэжил эзэмшээд одоо ингээд амжилттай сайн ажиллаж байна. Үе үеийн хамт олон болон төгсөгчдөө одоо ажиллаж байгаа багш ажилчид шав нартаа 40 жилийн ойн баярын мэндийг хүргээд тэгээ ажил хөдөлмөр болон одоо сурах үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэж байна. Үеийн сургуулийн захирлууд багшийн ур чадварыг улам боловсронгуй болон хөгжүүлэх, сургалтын орчныг илүү сайжруулахыг зорин төсөл хөтөлбөрүүдийг тэргүүлэн манлайж, удирдлагын бага бүрэн дайчлан ажилладаг байсан нь өнөөдөр энэ сургуулийн бас нэгэн давуу тал ололт болж чаджээ. Сайн байцгаана уу? Дархуул аймгийн 9-р сургуулийн 1-ийн Б ангиас мэдчилж байна. Намайг багш Тэсэдэн гэдэг. Дөнгөж саяхан би энэ хүүхдүүдтэй ижлэгээ ангийнхаа хүүхдүүдтэй адилхан 1979 онд энэ сургууль анх шинээр ашиглалтанд орж байхад Цэцлэмаа багшийн ангитай 2-ийн Б анги гэсэн хамт олон жижигхэн сурагч сая сургуульд ирж байлаа. Нэг л мэхэд 40 жил өнгөрч 40 жилийн төвдөө 9-р сургууль гэдэг нэрийн өмнөөс багш нь олоод олон жилийг авч байна. За ингээд та бүхэндээ үе үеийн төгсөгч хамт олон хамт ажиллаж байсан багш нартаа, үе үеийн захирлуудаа, Ахмад буурал, Азай буурал басан ээж аав нартаа, үе үеийн төгсөгчдийн маань, сурагчдын маань, эцэг эхчүүдэд 40 жилийн ойн баярын мэндийг хүргье. Үр дүнтэй хэрэгжүүлсэн ажлуудад сургагч багш нарыг бэлтгэн, аймаг, бүс нутгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж, сургалтын шинжлэх ухаанч байдлыг алдагдуулалгүй, гүнзгийрүүлсэн сургалтуудыг эдвэгтэй өрнүүлж, сургалтын чанарт нөлөөлж чадсан. Мөн 9-р сургууль нь бүтээлч сэтгэлгээний багтай болж, бусад сургуулиудад 3000 орчим цагийн сургалтуудыг явуулж, алхам-алхмаар шав төвтэй сургалт зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлагчдын нэг болсон юм аа. За би 1984 онд анх удаа 9-р сургуульд томилогдож ирсэн. Тэгээд түүнээс хойш одоо 30 гаруй жил энэ сургуулийн хөгжим багшаар ажиллаж байна. Энэ ажил хугацаанд бол явахтай дуу бүжгийн ардын найрамдал чуулга гэдгийг бий болгоод тэгээд ардын чуулга маань 3 жилийн турш бол хөдөө орон нутгаар тоглох тийм зөвшөөрлийг авч Хинтид орон Сүхбаатар Төв аймгийн ихэнх сумуудаар явж тэг мөн Дархан хотынхоо хөдөлмөрч хүүхэд багчуудад урилга үйлчилж энэ маань одоо тасрахгүй явж үе залгамж холбоонд явж байна. 12 дугаар сургууль, 1-р сургууль гэх мэтийн сургуулиудад одоо хөгжим багшаар ажиллаж байгаа 2-3 шав байна. За мөн энэ сургууль одоо 3 үеийн одоо багш болсон ийм сууд ажиллах юм аа. Одоо Ган Төмөр багш, Батхан багш гэсэн одоо 3 дахь үе.
Энэ сургуульд ирээд аль хэдийн 27 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон сайхан эрдэмтэн багш нартай олон шав нартайгаа цуг олон жил цуг ажилласантай маш их баяртай байна. Одоо ингээд энэ жилд 2016 онд манай төлөв сургуулийн маань 40 жилийн тохиож байгаатай холбогдуулаад үе үеийн Ахмад багш нар сургууль хөгжүүлэгчид үе үеийн төгсөгч шав нартайгаа одоо суралцж байгаа, ажиллаж байгаа багш ажилчид, сурагчид та бүхэндээ 40 жилийн гал халуун мэндийг дэвшүүлье. Ёсдгоор сургууль нь Дархан хотдоо химийн гүнзгийрүүлсэн сургууль гэдгээрэн алдартай. Олон 10 эмч химийн мэрэгжилтэн төрүүлэн гаргасан тус сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж сургалтын суурь болсон багангийн боловсролын хөтөлбөрөөр сайжруулан хүүхдийн тоо нэмэгдэж сургуулийн нэр хүнд өсч аймгийн тэргүүний сургууль, хүүхдэд ээлтэй сургууль гээд олон шагналын эзэд болцоолоо. Мөн дунд болон ахлах ангийн боловсролыг жил ирэх тусам улам бүр шинжилэн сайжруулж, авьяаслаг чадвартай багш хамт олонныхоо хүчээр өнөөдрийн хөгжилд хүрлээ. За, Амаа Баясгалан гэдэг би 2000 онд одоо энэ 9-р сургуулийг төгссөн байгаа. Анх 1990 онд одоо Чанцлмаа багштай одоо 1-р нэгийн Б ангид одоо элсэн орж исэн. 2000 онд Батбол Догшин ангид одоо 10 дугаар ангид төгссөн байгаамаа. Одоо манай сургуулийн 40 жилийн одоо өнөөдөр болж байна. Энэ 40 жилийн одоо ангийнхантайгаа уулзалдаад нийт төгсөгчтэйгээ уулзалдаад маш сайхан сэтгэл өндөр байна. 19 жилийн дараа одоо төрлөх сургууль дээр ирж уулзч авсан сэтгэл маш өндөр байна. Манай 1997 оны артны цогц 10 ангийн төгсөлт байгаа. Бид нар сайн ингээд урсам хичээлдээ суулаа, сэтгэл их хөдлөлөө. Дархан нутгийн ууган сургуулиудын нэг 9-р сургууль нь Монголын боловсролын бодлого зорилт нь нийгмийн харилцаа хөгжил дэвшилтэйгэн уялдан шинжлэгдэн хөгжиж байгаа энэ л үед сургуулийнхаа 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид хөгжлийнхөө 40 жилийн түүхийг хамтдаа бүтээж чадлаа. Манай хамт олон 40 жилийн түүхэндээ хөгжлийн чиг баримж байгаа баттай болж цаашид хөгжих үндэс суурь тавьж чадсан бөгөөд Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхдийн бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинжилд манлайлан оролцож хүүхдийн хөгжлийг дэмжигч сургууль хамт олон болсон сайхан амжилтаараа 40 жилийн яваа өгтөж байна. Улс их орныхоо хөгжил дэвшилт үнэтэй хувь нэмрээ оруулж төгссөн сургуулийнхаа нэрийг өндөр түргэж яваа үе үеийн төгсөгчид сургуулийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж удирдах явсан үе үеийн удирдлагууд ажилтан албан хаагчид, багш сургууль хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 40 жилийн өмнө баярын мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. Сургуулийн дулгын чулууг тавилдсан анхдагчид, үе үеийн удирдлагууд, багш ажилчид, сурагч багчууд бид төрлөх сургуулиараа мөнхөд бахархах болно. Нийт багш нарын хаан дотроос 3 гавьяат багш төрүүлсэн суралцагч охид хөвгүүдээс 10-аад эрдэмтэн докторууд, олон зуун багш, эмч, инженер, бусад мэрэгчлэлтэн бүхнийг үлгэдэж авсан алтан тотог мөнгөн босхтой ариун хэрдмийн өргөө 9-р сургуулийн хаан 40 жилийн ом баярыг ухтан эх он жилүүдийн эрдмийн их үйлстэй шамдан тэмүүлэх болно. Хүслийг бадраасан эрдмийн их өргөө. Цэцгийн байраад үсү хүлээсэ